За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За тэгэхээр өнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр үргэлжлэж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний бодох бодлого болохоор Valid Parentheses гэдэг бодлого байгаа. Энэ ямар утга учиртай бодлого юм бэ гэвэл хэдүүр нь ямар нэг стринг өгдөн. За тэр стринг нь болохоор энэ хаалтуудаар юу яах нь вэ? Хаалтуудыг ашигласан юм стринг байх нь вэ? Зөвхөн хаалтуудыг л ашиглана. За тэгэхээр одоо жишээ нь энэ бол true гэдэг утгыг буцаасан байна. Яагаад гэвэл энэ бол яг хаалтуудынхаа хувьд бол яг дөрмийн дагуу хаалт байна шүү дээ, тийм. Ингээд нээгдсэн, хаагдсан. Утга учир нь юу вэ гэхээр несттэй байгаа хаалтын тоо хаалттай байгаа хаалтын тоо хоёр хоорондоо тэнцүү мөн өөдөө тийшээгээ харсан байна. За тийм учраас хэдүүсээ true гэдэг юг буцаасан байна. За тэгээд энэ дээр бид нэр хэд хэдэн анхаарах ёстой зүйл байгаа нь хэрвээ nested bracket буюу nested хаалт байгаас тэр нь ижил төрлийн тэр хаалтаар хаагдсан байх ёстой. Одоо жишээ нь ийм байж болохгүй гэсэн үг байна. Хэрвээ бүрэн хаалтаар нээгдсэн бол буржаар хаалтаар хаагдаж болохгүй гэсэн үг байна. За мөн одоо одоо хаалт нээсэн бол зөв дарааллаар хаагдах ёстой байна. Одоо жишээ нь ингэж хаагдаж болохгүй гэсэн үг байна. За ингэснээ ингээд одоо яадаг чинь тий ингэждэг ч юм уу. Тэгээд энэ дээр нь ийм байдаг ч юм уу тий. Ийм дарааллаар хаагдаж болохгүй байх нь байна. За тэгэхэд бүх хаагдсан бракетууд, хаагдсан хаалтууд яг өөрсдийн гэсэн тийм нэгдсэн хаалттай байх ёстой гэж ойлгож байна. За ерөн энэ гурав бол ижилхэн зүйлийн тухай яриад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол бодлого бол ойлгомжтой байх гэж найдаж байна. Ер нь бол утга учир нь бол хэдүүрээ хаалтны дүрмийг бол мэднэ. Тэр хаалт одоо хэдүүрэнд нь ямар нэгэн хаалт өгдөн тэр хаалт нь яг зөв дараалалаараа байна уу үгүй байна уу гэдгийг нь л хэдүүлээ мэдчих нь байна. За тэгэхээр энэ бол яг бодлогын хувьд бол одоо асуултын хувьд бол их ойлгомжтой мөртлөө бодлогын хувьд хэдүүрээ хид хідэн зүйлийг ашиглаж бодвол илүү амраа. Яг хөө мэдээж бид нэр яаж бодож болох вэ гэхээр юугаа тоолоод тэгээд дараас мараасаар нь одоо хэдүүрээ энэ parenthesis буюу энэ хаалтныхаа индексийг нь тоолоод индексийг нь хадгалаад тэгээд явж болно. Гэхдээ эндээс илүү амархан арга байгаа нь юуг ашиглаж болох юм бэ гэвэл бид нэр stack гэдэг өгөгдлийн бүтцийг ашигласан. За stack гэдэг өгөгдлийн бүтцийг мэдгүй байгаа хүмүүс зэрэхэд бол за хэдүүсэнд нь ямар нэгэн өгөгдөл байлаа гэж бодъё. Өгөгдөл дээр за тоо өгөгдөл гэж үзье. За тоо нэмсээ. За тэгэнгүүт хэдүүсээ ямар мэдээлэлтэй л хэдүүсэнд нь байгаа юм бэ гэвэл хамгийн дээдлийн тоо хэдүүсэнд нь мэдэгдэж байгаа. Одоо жишээ нь 2, 4, 3 5 гэдэг тоо хийлээ гэж бодоход хэдүүрээ зөвхөн 5 гэдэг тоонд л хүрч чадна гэсэн. Доошогоо хүрч чадахгүй, доошоо хүрэхийн тулд яах ёстой вэ гэвэл 5-ыг pop хийж гаргах ёстой. Тэгжиж дараачихаа юунд хүрэх ёстой. Тэгэхээр ерөнхийдөө энийг юу гэж нэрлэдэг вэ гэвэл first in last out гэж нэрлэдэг. Тийм учраас энэ юу гэсэн үг вэ гэвэл last in last out юм байна. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэвэл сүүлд орсон түрүүж гарна. Last in first out тийм last in first out буюу LIFO тий ингэж нэрлэх нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бол түрүүж орсон сүүлд орсон түрүүж гарна гэдэг ийм дүрмээр явдаг ийм өгөгдлийн бүтц байх нь байна. За тэгэхээр хэдүүсээ stack-ийг за бүр илүү амархан болгохыг гэвэл хэдүүсээ hash map ашиглах хэрэгтэй. За hash map ашиглана. За hash map-ыг яаж ашиглах юм бэ гэвэл хэдүүсэн энэ дээр хэлсэн байгаа шүү дээ хэдүүсэнд нь тий. Энэ дээр хэлсэн байгаа. Одоо бүх close bracket has corresponding open bracket of the same type гэж хэлсэн байгаа шүү дээ тий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бүх одоо энэ closing bracket-уудад юу байх хэрэгтэй? Opening bracket байх хэрэгтэй буюу хааж байгаа хаалтанд нь үргэлж нээж байгаа хаалт байх хэрэгтэй байна. За тэгэхээр ижилхэн type-ных байх хэрэгтэй учраас хийдүүлээ
ингээд hash map-ыг хийчих болох нь байна. За ингээд тийм ээ. За юунд харгалзуулж хийж ийнэ вэ гэхээр хааж байгаа хаалтыг нь нээж байгаа хаалт нь харгалзуулаад хэдүүлээ hash map хийчих болох нэ. За энэ нь биднэрт ямар хэрэгтэй бэ? За бид нэр hash map-ыг хийчихээ. Stack-а бид нэр зарлцлаа. Тэнгүүд дараа нь хэдүүлээ яах юм бэ гэвэл хэдүүлээ юу яа? Энэ closing bracket-ийг олох хүртэл энэ хааж байгаа хаалтыг олох хүртэл хэдүүлээ loop явуулъя. За тэнгүүд ихний loop мэдээж энэ дээр a энэ дээр байна. Тэнгүүд энийг stack дотроо хийчихье. За stack нь энд байна. За stack дотроо хэдүүлээ хийчихье энийг. Stack дотроо хийлээ. За тэнгүүд дараа нь хэдүүлээ нээж байгаа биш хааж байгаа bracket дээр хүрээд ирлээ. Тэнгүүд хааж байгаа bracket нь хүрээд ирснийг яаж мэдэх вэ гэвэл хэдүүлээ зүгээр hash map-аас хайчин. Hash map-ийн key дотор энэ хэрвээ байж ивэл хэдүүлээ closing bracket дээр ирсэн байна гэж ойлгож болох нь байна те. Тэнгүүд энэ дээр ирлээ. Тэгвэл юу гэхсээ шалгах юм бэ гэвэл stack нь хоосон байна уу үгүй юу гэхсээ шалгах нь. Stack нь хоосон байгаад closing bracket дээр ирсэн байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл дарааллын алдаатай байна л гэсэн үг шүү дээ. Яг энэ шиг. Эхлээд closing bracket нь орцсон байна гэсэн үг. Одоо хааж байгаа хаалт нь гэсэн үг. Тийм учраас энэ нь бол болохгүй шүү дээ. Энэ бол дөрмийг зөрчиж байгаа учраас шууд return false хийчих болох нь. За хамгийн эхлээд хэдүүлээ stack нь хоосон үгүйг шалгах нь байна те. Stack хоосон үгүйг шалгах нь. За stack хоосон үгүйг шалгах. За stack хоосон биш байлаа гэж бодоход хэдүүлээ stack-ийн хамгийн дээдлийн гишүүн буюу энд хийсэн хэдүүлээ энэ bracket нь энд харгалзаж байгаа энэ bracket-тэй ижлэх юм уу үгүй юу олно. Хэрвээ өөр байвал хэдүүлээ дахиад return false хийх нь шүү дээ. Одоо жишээ нь хэдүүлгийн нөхцөл дээр бол энэ bracket байгаа дээ шүү дээ тийм. Энэ bracket-ийн харгалзаж байгаа энэ bracket нь stack-ийн хамгийн top буюу хамгийн дээр нь байгаа гишүүнтэй ижлэх юм уу? Ижлэх юм байна. Тийм учраас хэдүүлээ зүгээр цаашаа нь явчих нь байна. Тийм учраас хэдүүлээ яаж явах вэ гэвэл stack-а pop хийж гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ байхгүй болж байна. Хамгийн сүүлд хэдүүлээ одоо энэ төгсгөл дээр нэрсэн хэдүүлгийн loop зогсно. Хамгийн сүүлд хэдүүлээ юу шалгах вэ гэвэл stack нь хоосон байгаа мó үгүй вэ? Хоосон байвал хэдүүлээ юу гэсэн үг вэ гэхээр энэ бол яг дөрмийн дагуу хаалтууд байгаа юм байна гэж ойлгож болох нь. За хэдүүлээ нэг жишээ аваад тэгээд хэдүүлээ бодолт руугаа орцгоё. За хамгийн сүүлийн жишээ хэдүүлээ энэнгээр авъя. Ингэсээ. За хэдүүлээ stack нь тийм ээ. За эхнийх нь бол closing bracket биш вэ? Одоо хааж байгаа хаалт биш вэ? Нээж байгаа хаалт вэ? Тийм учраас stack дотроо хийн. Stack дотроо хийлээ. За тэгсэн чинь хэдүүлээ хоёр дахьыг нь авч үзье. Хоёр дахьыг нь авч үзсэн чинь хааж байгаа хаалт байна. Stack-ыг шалгая. Stack нь хоосон юм уу үгүй юм уу? Хоосон биш вэ? Дотор нь юм байна. Тийм учраас дараачийн шалгах руугаа орсоо. Stack-ийн дээдлийн гишүүн буюу энэ хамгийн дээдл хамгийн сүүлд нэмсэн гишүүн нь бол энэ. Тэнгүүд энд hash map дээр энэ дээр харгалзаж байгаа хаалттай ижлэх юм уу? Энэ вэ штэ тий. Тэгэхээр энэ харгалзаж байгаа хаалт нь энэ stack-ийн хаалттай ижлэх юм байна. Тэгвэл хэдүүлээ цаашаа орлоо. Энийг pop хийн штэ. Энэ одоо байхгүй болсон. За тэгвэл хэдүүлээ дараачих руу орлоо. Дараачих нь хаалт нь энэ байна. Нээж байгаа хаалт байгаа учраас хэдүүлээ шууд stack дотроо хийлээ. Тэнгүү шууд дараачих руу орно. Дараачих нь хааж байгаа хаалт байгаа учраас хэдүүлээ hash map-аас харна шүү дээ. Hash map дээр энэний харгалзаж байгаа хаалт нь энэ байна. Энтэй ижлэх юм байна уу? Ижлэх юм байна. Тийм учраас stack-ийг шууд pop хийгээ гаргасан. Дараа нь энэ бол нээж байгаа хаалт байгаа учраас шууд stack дээрээ хийлээ. Дараачих руугаа орлоо. Энд байна. Хааж байгаа хаалт нь тийм учраас хэдүүлээ hash map-аас харъя. Hash map дээр хааж байгаа хаалт нь энэ хаалттай буржгаар хаалттай ижлэх юм байна. Тийм учраас буржгаар нээж байгаа хаалт stack дотор байна. Stack сүрд орсон байна. Тийм учраас pop хийж гаргасан. За энэ төгсгөл дээр нь ирсэн учраас хэдүүлээ return хийхдээ юу шалгах вэ гэвэл stack нь хоосон байгаа мó үгүй вэ? Хоосон байгаа мó үгүй вэ гэдгийг хэдүүлээ шалгах чинь. Хэрвээ хоосон байвал true буцаад, хэрвээ хоосон биш байвал false буцаах нь байна тий. Хэдүүлээ. За тэгэхээр энэ ингэж шалгаж байгаа утга учир нь юу юм бэ гэвэл магадгүй одоо нээж байгаа хаалт нь хааж байгаа хаалтаас илүү их байж магадгүй шин. Одоо ийм ч гэдэм үү те, ийм ч гэдэм үү те. Тэгвэл stack дотор ийм нэмэгдэж штэ. Хэрвээ энийг шалгахгүй зүгээр true буцаачвал эн чинь угаасаа одоо зөв
одоо дараалтаа биш байхад нь буцаачиж байгаа шүү дээ. Буцаачиж байгаа гэж. За тэгэхээр ерөнхий бидний бодлогын санаа бол ийм байх нь байна. Бодолтон дээр илүү ойлгомжтой болно гэж найдаж байна. За тэгэхээр хэдүүсээ бодолт руугаа орцгоё. За тэгэхээр бодолт нь бол ерөнхийдөө бас юунаас эхлэх вэ гэвэл хэдүүсээ мэдээж hash map ихсэд хийн штэ тий hash map. За өвчтөрөө. За hash map нь юунаас юу хүртэл юм бэ гэвэл char-аас char хүртэл штэ. Яг тэгвэл хэдүүсийн bracket бол өөрөө char тий одоо хаалтууд гэсэн үг. За хэдүүсээ brackets гэд нэрлэлчээ. За тэгээд хэдүүсээ hash map хий. Юунаас юу хүртэл map хийх юм бэ гэхээр хааж байгаа хаалтаас нээж байгаа хаалт хүртэл юу хийн тийм ээ. За тэрний дараа дахиад хааж байгаа хаалт нээж байгаа хаалт. Дараа нь юу юм бэ гэхээр хааж байгаа хаалт нээж байгаа хаалт тийм ээ. За ингээд хэдүүсээ hash map хийчихлээ. Мөн хэдүүсэнд юу хэрэгтэй вэ гэдэг хэдүүсэнд stack хэрэгтэй. Stack нь мэдээ chart төрөлийг агуулсан. Яг тэгвэл bracket-ууд буюу энэ parentheses энэ хаалтууд бол бүгдээрээ chart төрөлтэй байгаа. За хэдүүсээ энийг юу гэх вэ гэхээр open гэж нэрлэлчээ. Яг тэгвэл хэдүүсээ энэ stack дотор зөвхөн нээж байгаа хаалтуудыг хийн штэ тий. За хэдүүсээ S дотор байгаа bracket-уудаар явна. C бол bracket-ийг илэрхийлж байгаа. За хэрвээ bracket-аас C-г олж чадвал bracket-аас C-г олж чадвал хэдүүсээ юу хийх вэ гэвэл эхлээд хамгийн гол нь open хоосон байна уу үгүй байна уу гэдгийг шалгана шүү дээ тий. Хэрвээ хоосон байвал хэдүүсээ яах юм бэ гэхээр шууд false-ыг буцаачна. За энийг яагаад гэдгийг тайлбарласан шүү дээ. Яагаад гэвэл хэдүүс нь одоо хэрвээ ийм юу байлаа гэж бодоход хэдүүсээ хамгийн ихсэд энэ хааж байгаа хаалтан дээр нь ирчихсэн шүү дээ. Тэгэхэд энэ бол дарааллынхаа хувьд бол буруу байгаа шүү дээ. Тийм учраас одоохондоо open уусан хоосон байхад уусан ихсэд open орж иж дараа нь close нь орох хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд ихсэд хоосон байгаа stack дээр шууд юу ороод ирэхээр энэ бол алдаа гарч ирэх нь тодорхой тийм ээ. За дараа нь хэдүүсээ юу гэж шалгах юм бэ гэвэл bracket-ийн C-ийн stack-ийн top-д тэнцүү биш үү үгүй юу гэж шалгах нь. Хэрвээ тэнцүү биш вэ яах вэ гэвэл хэдүүсээ бас return false хийж штэ. Яг тэгвэл хоёр өөр төрлийн хаалтууд байна гэд хэдүүсээ үзэж чинь тий. За тэгээд энэ шалгалтуудыг даваад гараад ирсний дараа хэдүүсээ зүгээр stack pop хийгдэл болчих. За тэгээд өөр нөхцөлд яах юм бэ? Одоо нээж байгаа bracket хэдүүс нь гараад ирв. Нээж байгаа хаалт гараад ирвэл хэдүүсээ яах вэ? Зүгээр зүгээр энэ дээр push хийгээд оруулаад өгчнөө. За тэгээд хамгийн төгсгөлний хэдүүсээ stack-а хоосон үгүйг шалгах чинь. За ингэснээр хэдүүрийн ерөнхийдөө бодлого болж байна гэдээ хэдүүс ойлгочих байна. За энэ дээр хэдүүс нь алдаа гарч ирж байна. Хэдүүсээ stack гэж нэрлэегүй шүү дээ. Энэ дээр хэдүүсээ тэр open гэж нэрлсэн дээ. Тийм open гэж нэрлсэн. Миний алдаа гарч ирж байна. За хэдүүсээ харцгаая. За тэгэхээр хэдүүсэнд нь буруу юу гараад ирлээ. За эндээс харахад бол тийм хэрвээ хоосон байвал гэдгийг нь хэдүүсээ шалгана шүү дээ тий. Хэрвээ хоосон байвал хэдүүсээ return false хийх хэрэгтэй. За хэдүүсээ одоо шалгаад үзье. За болж чинь тий. За тэгэхээр ерөнхийдөө би сая юун дээр алдсан байсан бэ гэхээр энэ open хоосон уу үгүй юу гэдгийг шалгахдаа хоосон биш вэ гэдгийг гэж бичсэн байсан байна. За тэгэхээр тэн дээр алдаа гарчээ. За бусдаар бол энэ бол бодолт бол зүг байна. За тэгэхээр өнөөдрийн бодлоготой хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.